Би болохоор энэ баяраар юусэн хүүхэд баярлуулъя гэж айгүйх бодож явж байгаад ингээд өнөөдөр миний яс айгүй том мөрөөдөл бас биелж байгаад айгүйх баярлж байна. 947 хувьцыг одоо нийгэмдийнхаа хөөрхөн хүүхэд багчуудаа бэлгэлье. Намайг Саруулт Өвгийн алтан цэцэг гэдэг соёл урлагийн их сургуулийг одоо хөгжим театр жүжигчний ангиар төгссөн. Ээж маань намайг хүмүүжүүлсэн. Жишээлбэл одоо манай ээж чи үс чинь тэгэхээр тогтмол яг ингээд хүүхдийн нөгөө өглөө дагуулаад ажил дээрээ байлгаал ахад нөгөө хүүхд нь хөвчихгүй байгаа юм шиг харагдсан шүү. Тийм болохоор нийгэмшүүлэхийн тулд өөрийг нь задлахын тулд хөтлөгчийн дугууланд анх оруулж исэн. Тэгээд энэчнээсээ нөгөө хүмүүсийн нүдэнд найруулагчийн нүдэнд төртөөл тэгээл өргөжлүүлэл өөрийгөө хөгжүүлсэн. Агаарыг хүүхэд бүхэн мөрөөдөж байна. Ялгуун нэрээрээ төмөн танигдсан болохоор Ялгуун Special Academy гэдэг хүүхдийн цогц сургалтын төвөө одоо бас ажиллаулж байгаа. Тэгээд давхар бас хажуугаар нь ингээд нөгөө инфлюенсер моделийн ажлууд хийгээд явж байгаа сошиалар. MSM Story гэдэг одоо Солонгос, Японы бараа бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. Энэ хөдөлгүүрийн одоо моделийн ажлыг хийгээд 3-4 сар болж байна. За энэ хөдөлгүүртэйгээ хамтраад одоо энэ жилийн 2026 оны их хүрсийн баяраар хүүхдүүдэд яаж баярлуулах вэ гэж тогтоожоод ингээд Солонгосын яг чанартай, цэвэр дааван материалтай хувцснуудаасаа ингээд 947 хувцсыг одоо нийгэмдийнхаа хөөрхөн хүүхэд багчуудаа бэлгэлье, өнгөө бэлгэлье гэж хоорондоо ярилцаад энэ үйл ажиллагаагаа өдрүүдээр нь хувааж хийхээр болсон. Одоо 5 сарын 30-31-нд би өөрөө нөө Чингэлтэй дүүрэгт амьдардаг болохоор Чингэлтэй дүүргийнхаа хорооны хүүхдүүдтэй ингээд 200 хувцсыг, за тэгээ 6 сарын 1-нд болохоор 200 хувцсыг бөмбөр худалдааны төвийн задгаа талбай дээр явуулахар болсон. Харин 6 сарын 6-ны өдөр нийт одоо Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны гадаа 600 үлдэгдэл бүх хувцсуудаа бас задгаа талбай дээр үйл ажиллагаагаа явуулж ингэж одоо хүүхдүүдэд баярлуулахар болсон. Өнөөдрийн намайг бүтээсэн, намайг одоо яг энэ зөв замаар гэж би бол хэлнэ. Зөв замаар намайг зөв хүмүүжүүлсэн, инэрх, хайрлах, өрөвдөх одоо хүн чанартай хамгийн гол нь байгаасай гэдэг энэ сэтгэлгээг суулгасан ээжтэй маш их талархдаг шүү. Тэгээ ээжтэй маш их хайртай. Тэгээ хөөрхөн дүүдээ хайртай, хөөрхөн охиндоо бас хайртай шүү гэж хэлмээр байна. Гэр бүлийнхэндээ бүгдээрэнд нь хайртай шүү гэж хэлмээр байна.